Сайн байцгаана уу эрхэм хүндэт багш оюутан ажилтан ажлагчдаа. Санхүүгийн багш нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт санхүү эдийн засгийн их сургуулийн Ахмад багш, Самбуугийн чулуун цэцэг багш урагдан ирээд оролцож байна. Сайн байна агш. Сайн байна уу? За сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. Ямар сургууль дагс сурсан 10 жилээ? Би чинь юу штэ. Зөвлөлтийн сургууль төгссөн шүү дээ. Тийм баха тийм ээ. Гэдэг шиг адилхан. Тий. Манай ээж аав чинь Арангаа улсууд шүү дээ. Тий. А би өөрөө бол Улаанбаатар хотын. Бүр Улаанбаатар хотын бүр Баг тойргийн. За Баг тойргийн хүүхд. Баг тойргийн пионерын ордны хажуу талд 4-р дэдгүр гэж байдаг шүү дээ. Тэрэнд чинь одоо баг нас маань өнгөрлөө шүү дээ. Тэнд баг нас маань ч юу байх вэ? Ерөөсөө их сургуульч гэсэн тэнд багт төгсөж байсан. Тэгээд манайх чинь 61 оноос 68 онд манай аав Хятадд элчин сайдын яамд жолоочор явсан. Ээж минь тогоочор. 68 онд ирээд тэгээд зөвлөлтийн 2 дугаар сургууль одоо төмөр замын 2 гэдэг яриад идэв ш туужин нар бол. Тийм тэр чин байх юм тий. Зөвлөлтийн 2 байсан шүү дээ. Тэнд 10 дугаар анги төгсөөд 10 төгсөөд 45 жил болж байна. Их сургууль төгсөөд 40 жил болж байна. Одоо 2 баяр тэмдэглэлтэй сууж байна. Гоё он жилүүд харж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тэр үед та чинь санхуд багш байсан юм уу? Үгүй юу. Би хөдөлгөөний техникумд багш байсан шүү дээ. Би тэгээд миний юуны чинь амьдралын гараа буюу одоо энэ бүх юу маань налахаас эхэлсэн шүү дээ. Анх налахад 1978 онд төгсөөд очоод тэгээд налахын геолог уулуурхаан техник мэдрэлийн сургууль гэж ТЭМС гэж одоо хуучин дээр үед нэг тэгж ярьдаг байсан шүү дээ. Тэнд ингэж ороод тэгээд тэнд орос хэлний багшаар байжгаад тэгээд 83 онд ар гэрийн юугаар бол шилжиж ирээд тэгээд шилжиж ирэнгүүтээ худалдааны техникумд ороод тэнд орос хэлний багш хийжгаад 91 оноос нөгөө нэг орос хэл заалахгүй англи хэлний юу болсон. Тэгэхэд нөгөө орос хэлний багш нарыг бэлтгэх дээд курс гэж 2 жилийн тэрэнд суралцаад тэрийг төгсөөд тэгээд англи хэлний багш болсон байна тийм ээ. Гэхдээ багш та манай сургуульд бол орос хэлийг заагаад л байсан тийм ээ. Тийм ээ. Тий, ер нь бол зааж ирсэн. Тэгээ англиас хамт давхар зааж ирсэн тийм ээ. Тий. Тэгээд би одоо бас бодоод байгаа тантай ингээл ярилцаад ч юм уу энэ тэнд ингээл тааралдахад ингээд зөрөөд өнгөрөхөд заавал орс үг хэлдэг байхгүй юу. Энэ бүр ерөөсө бүр ингээд сурцсан учраас л ингэдэг байх юм тийм ээ. Ямар ч гэсэн энэ хүн тийм ээ орс суурьтай гэдг нь бүр мэдэгдээд байдаг тийм хүмүүжлийн тийм асуудал байдаг. Мэдэгдээд байна уу? Мэдэгдээд байна танаас тийм. Тэрийгээ жоохон хүмүүжлээд өгүүлж жоохон засахгүй байна. Тийм мэдэгдээд байдаг байхгүй орс хүмүүжлтэй гэдэг нь. Тэгээд ингээ багшаа сүултээ санхүүгийн сургуультай яаж тэгээд холбогдсон юм? Би чи 94 онд ирчээд 94 оноос 95 онд би төр 83 дугаар сургууль гэж байна. Нөгөө тэр үедээ нэг одоо нөгөө тийм. Ерөөсөө бүх шатаар явж үзье. Би миний дотор бол ингэж байдаг байсан байхгүй. Багш бол ерөөсөө бүх шатыг дамжих ёстой тийм нэгэсэндээ ерөнхий бүхэл насны хүнд хичээл заах нь шүү дээ тийм ээ. Тэгж нэг ясандаа уг нь доороос нь дээшээ явъя гэжсэн. Тэгээд ингэж дээшээ доошоо болцсон л доо. Тэгээ намайг анх 95 онд чинь 8 сард ирэхэд чинь амар жаргал захирал байсан шүү дээ. Тэр үед чинь миний үснийг ягаанаар буддаг байлаа би ч одоо үсээ ягаанаар 95 онд уу? 95 онд. За одоо нэг мод шүү дээ. Тэр үед чи юу үсээ ягаанаар бодох? Нэг ягаан биш юм а. Тэр нэг улаан хөрөнд тийм юугаар ингэж бодсон суудсан. Тэгээ нэг өдөр сууж исэн чинь амар жаргал захирал чи ерөөсөө тэгчихсэн. Дээшээ доошоо дандаа ирдэг байсан. Хордоо дээр яваад дээшээ доошоо яваад багш нар юу хийж ийн яаж ийн гэгээд тэгээд амаа ингэж харснаа хөөх ямар сони үстэй багш байна гэд. Тэгэхээр сайн байна уу гэж хоёулаа тэгээд танилцсан. Тэгээд анх орохдоо бол орос хэлний багш байсан уу, англи хэлний багш байсан уу? Тэр үед чинь англи хэлний багшаар англи хэл зөвхөн англи хэлээр заагаад явдаг байсан. Таныг чинь манай багш нар ярьдаг шүү дээ.
Бүр онлаатор багш ингэж ярьж ирсэн. Манай Чуко багш бол өстой нэг ч одоо өвдөж, таасалж, чөлөө авч бүр нэг цагийн ч юусоо тийм шийдэл гаргадгүй тийм багшаа. Тэгж тэтгэвртэй гарсан хүн шүү. Тэр бол бүр тэмдэглэмээр зүйл гэж ярьж ирсэн. Энэ бол таны хувийн зохион байгуулалттай холбоотой ах л та. Тэр үнэн шүү. Би ч одоо улсад 35 жил 6 сар хэд байлаа да тэгж гарсан шүү. Үнэхээр мундаг энэ ярих юм болго. Тэгээд одоо ингэх чинь бусад одоо залуучуудтай захихад яг хувийн зохион байгуулалтаа яаж зохион байгуулдаг гэсэн бэ та өөрийгөө? Би ерөөсөө багаас оньо гэдэг сонгоныг хэлж байгаа юм заяа. За, саасаа гэдэг нь саримсыг хэлж байгаа. за. Тэр хоёрыг ерөөсөө ой гаруутаа ой 5 сартаагаас эхлэв. Орны намайг нөгөө унтуулад юуны өмнө стол тавиад стол дээр ингээд хоёуланг нэгнүүлээ тавьчихдаг байсан гэж. Тэгээд оньо гэж ойрлонгууд сонгоны минь аваад өгөөл амруу хийчихдэг байсан гэж. Тэгэл тэрийг шинжингээ инфул ингээл гэж ягаад зүгээр сонгон шүү дээ. Зүгээр түүхий сонгон. Түүхий сонгон шүү дээ. Тэр үеийн сонгон саримс чинь экол байсан байхгүй юу? Одооных юм ээ. Тий, одоо бас тэгээд тий саасаа гингүүд саримсыг аваад өгчдөг. Тэгээд теста шар хийлэн гэж байгаад. Тэгээд би хамгийн юу сайн болгож юу яасан тэр л байх гэж би боддог. Бүр тэр баг. Тэгээд сайжруулж өгсөн маш их тоглодог байсан. Тий. Сакс, волейбол. Тийм, тэрээ чинь бүр санаж байна. Юм л бол зүгээр хурдан дөргөн хөдлөл энэ тэнд багш нарын тэмцээн болоход зүгээр алинд нь л бол алинд нь ороод гүйж идэг байсан шүү дээ багш чинь тийм ээ. Ястай тийм байсан шүү. Харийн нутаг давчтаад байна гэдэг чинь үнэн юм байлээ. Багшиг ажиллаж байгаа хавцад гадаад дууны баяр тэмцээн болдог байлаа. Одоо ч болж байгаа. Гэхдээ энэ уралдааны энэ тэмцээнийг таныг ингээ загалмаас ихнэ гэж ярьдаг юм да. Ястаа сайхан зохион байгуулдаг гэл манай оюун багш бүр дурсаал яриад идэг. Та тэр тухайгаа жаахан хөөрөхгүй юу? Тэр чинь анх 98 оноос эхэлсэн бахаа. За. Энэ чинь ингэсэн байхгүй юу? Гүндгмаа чинь манай тэнхмийн эрхлэгч байсан шүү дээ. Тэгээд гадаад үг хэн сайн дуулах вэ гэж тэмцээн явуулъя гэж нэг юу яасан. Тэгсэн чи тэгээд багшлаа тэр чи их сайхан санаа байна. Тэгээд гадаад дууны баяр болоод тэгээд дараа нь гадаад үг хэн сайн дуулах вэ тэмцээн чи. Тэгээд хятад дуу энтергээ тусдаа явдаг болсон билээ шүү дээ. Тэр чин яг юу 1 2 3 дугаар байр гэдгээр ингэж шагналыг ингэж яагаад. Тэгээд Батбыг өөрч захирал байхад ялалтын баярын 60 жил боллоо. Тийм багш таныг яг 5 сарын 9-нд хийдэг гэж ярьжсэн шүү. Тэгээд тэрий чинь ялалтын юу ерөөсөө явж эхлээд хаврын үед хийдэг байсан. Хавар болоод 3 4 сард тэгснээгүй 3 4 сар жонцгүй юм байна. Ерөөсөө ялалтын баярыг ерөөсөө 5 сард хийгээд тэгээд 5 сарын дандаа 9-нд болгоцсон. Тийм байна. Ялалтын баяраа тохиолдол. Тэгээ ялалтын баярын 60 жилийн юугаар чинь нэг хэсэг чинь бүр өстөнээр хүүхдүүд чинь тэр юуг л хаврын дууны юу хизээ эхлэх чинь үү яах чинь үү их чинь үү багшаа гэл их гүйдэг байлаа шүү дээ. Нөгөө нэг нь арайч таныг ингээм биелгээ хийгээ явчихна гэж бодоогүй шүү дээ багшаа гэн хийлгүй яах гэдэг бид хоёрыг биелүүлээд тийм ээ. Тэр чинь нөгөө нэг хин интервью яасан байсан шүү дээ. Дөнгөж энэ хин мөнх баяр энэ чинь дөнгөж багш болсон тэр үед шүү дээ. Тэгээ би айгуу санд яг ингээ бид гурыг ингээ зогсоосон чинь та яг уртлан зогсоод тэгээ би мэдэхгүй болохоор таныг дуурайгаад яагаад ч байгаа мэдэхгүй яагаад бас ямар ч байсан тийм. Тэгээд ингэж гахад чука шиг хараад айгуу гайхчихсан шүү дээ. Хойд та чи өстой гой бүжгэлдэг юм байлээ шүү дээ. Тэр одоо багаасаа бас бүжиг сурцсан байсан уу? Юу тийм авьяастай юу? Ерөөсө манай юу багаас ч гэж явахдаа баг багаас л юм да. Манай мандлын их дардаг байсан. За айгу юу тэгээд за манай ах битэрийг ахыг мандлын сурах гэдэг манай ах сураагүй. Тэгээд өөрөө ингээд орой ирээл ингээд мандлын тэр мандлынх нь энд би өөрөө ингээд хүслээрээ бүжгэлдэг байж тээ. Цэцэрлэг мэцэрлэгт чи ингээд сурсан юм хамаа ингээд орой ирээл ингээд юу байна. Тэгж л юу яадаг гэсэн. Тэрнээс биш яг тийм бүжиг юугаар бол багш нь яваагүй. Тэгэл өөрөө сурцсан л тэр тий. Ер нь төрөлхийн тавралын авьяастай хүн бисэн биш шүү тийм ээ. Ер нь одоо ч авьяастай шүү.
Светит незнакомая звезда, снова мы оторваны от дома, снова между нами города, взлетные огни аэродрома. Здесь у нас туманы и дожди, здесь у нас холодные рассветы, здесь на неизведанном пути ждут замысловатые сюжеты. Надежда, мой компас ты мной, а удача награда за смелость. А песни довольно одной, чтоб только о доме не пелось. Парарам, 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 парам, барам, бам, бам. Ямар гоё юм бэ? Анги таажсэн уу? Ерөөсөө ийм шүү дээ. Бид нар ч одоо анги таах гэжтэй нэгдүгээр курст нь аваад урлагийн үзлэг бүх юмыг ингэж өстөн нэрээ яс хийлгэж ингэж ячаал тэгээд хоёрдугаар курс, гуравдугаар курс нь болохоор нөгөөдөл чинь тараалал гарчдаг тийм юу яадаг алга тийм байсан шүү дээ. Тэгээд нөгөө мэрэгжлийн багш нар нь авчдаг. Тий. Гол ингээ яг хамт олонтой болгуулаад айгүй гоё болоод ингэнгүүт нь нөгөө чинь надад бас тийм анги байдгийн. Одоо тийм бөөмэд санхүүгийн багш гэдэг энэ нэвтрүүлгийг бол нэрлсэн байгаа. Гэхдээ санхүүгийн багш гэдэг энэ алдар нэр одоо хүндэтгэл гэдэг юм уу тийм ээ. Энэ бүхнийг ингээд ерөнхийдөө бол бид нар бүгдээрээ хүртээд явж байгаа хүмүүс шүү дээ. Гэхдээ танд залуу хойч үедээ за оюутнуудаа ер нь энэ хугацаанд би нэг хүн тэгмээр юм байна шүү гэдэг нэг загшмаар зүйл байна уу? Ер нь танд байдаг л байлгүй. Яг л одоо бодож байгаа л хэлвэл би өөртөө ингэж боддог байхгүй юу. Би чинь 78 оноос эхэлж багшилсан шүү дээ. Би тэгээд 83 онд худалдааны техникумд багшаар ороод юу яах та 5 жил болсон шүү дээ. Багшлаад. Тэгээд байжсэн чинь манай яг орос хэл заадаг байсан нэг багш байсан. Бурят, орос хэл бурят. Тэр багш надад гэсэн байхгүй юу. За чи өөрийгөө багш гэж арай бодоод байгаа юм биш үү? 5 жил болчиход багтан тий. 5 жил болчиход байхад гэдгийгсэн баггүй. Тэгэхээр багшаа би арай болоогүй гэж бодож байгаа шүү. Би нэг 15 жил багшилчвал нэг өөрийгөө нэг за би нэг багшийн дүүн дүрт очиж ин даа гэж бодож явдгийн штэ гэдгсэн чи. Чи яг миний юу яах гэсэн юм чи бүр санааг юм ингээд уншсан юм шиг ингээд надад хэлчих юм. Хариулчих юм. Тийм. Өнөөдөр юм бол ихэд маргааш сайхан болно. Шо будет хорошо гэж орсод ирдэг шүү дээ. Хүнд юу хэрэгтэй гэхээр сэтгэлийн тэнхээ. Хүн бол төсвөртэй байх хэрэгтэй. Ямар чимийг бол би нэг давж гарна төсвөртэй байх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь сэтгэлийн тэнхээтэй. Би тэгчлээ шүү дээ. Энэ тэгчлээс гэн ингээ ураагаад ингээд яваад байх юм бол хүн бол дандаа доошоо л явна. Нөгөө нэг что дано богу гэдэг шиг адилхан бурхан яаж чамд ямар хувь тавилан ямар юу өгнө тэр юугаараа л яв тэр төөрөөрөл явна шүү дээ тий. Тэгээ би баярлалтай юм аа. За санхүүгийн багш гэдэг энэ алдар бол манай сургуулийн бүх хүнд заяадаг. За яадаг вэ гэхээр энэ орслны багш нь англиний багш нь эрх зүй байна уу эсвэл математикийн багш байна уу бүртгэлийн багш байна уу гэдэг ялгадгүй. Нийгэмдэр бид нарыг бүгднгийн санхүүгийн багш л гэж хүлээж авдаг тийм ээ. Тэгэхээр та ер нь нийгэмдэр гараа санхүүгийн багш гэдэг энэ алдрыг тийм ээ. Ер нь таны хувьд ямар нөлөөтэй, ямар хүндлэлтэй зүйл гэж боддог вэ та? Их хүндлэлтэй зүйл шүү дээ. Би одоо яагаад гэхээр нэгэсэнд англи хэл зааж хахад би шүү дээ тий. Оюутнуудад тэгдэг байсан байхгүй. Нэгэсэндээ тэгдэг байсан биш. Би бүр даалгавар байгаад зочиод тавьдаг байсан. Энэ нэр хүндийг авч ивэх юм бол та нар Theodore Dreiser-ийн Америкийн юм нэлт явдал санхүүж мундаг энэ гурыг уншиж юу ягаагүй бол ерөөсөө над дээр бол нэг их орж ирээд исний хэрэггүй гэж игээд байсан. Одоо би төгсөөд юу яж би сая багтсан байхгүй. Миний юу бол ямар ч гэсэн оюутнуудад бас ашиг юу шимээ өгч юм гээд. Яагаад тэгэхээр сурах арга барил тийм ээ. Яагаад тэгэхээр Голомт банк, Хаан банкн дээр би нодлон явж хагаад
төгсгчдөө давилдах. За. Тэгээд өрөөндөө оруулахгүй юу? Салбарын захирал хийж юм л та. Тэг өрөөнд нь орсон чинь багшаа танд маш их баярлаж явдаг шүү. Одоо миний ширээний ном Чоддрайс Америкийн имгэлд явдал санхүүч мундаг гэр. Ямар хэл дээр байна уу? Орос хэл дээр байна, монгол хэл дээр байна. Монголын орчуулга ямар сайн юм бэ багшаа ингээд. Тэгээд тэр хуучны бүр дээр энэ гомсронгой орчуулга юм. Аваад тавьсан. Тэгээ англи дээр. Энийг одоо шавнистаа судлаад өстой энэгээр л явж байгаа шүү дээ. Хэдэн онд үлээд нэг номтой нөхөрлөдөг юу багш гэд хөөрхэд талигаач багш цагцаахан багш битэрийг би надад яг хэлэх гэж байлаа. Би бас санаж байгаа байхгүй юу? Багш яг та төрлийн хэлсэн. Яг үнэн таныг нэг хамгийн их олон ном уншсан. Энэ жилийн багш гэдэг номын сангаар шалгаруулаад шагнаж ирсэн шүү дээ, тийм ээ. Тэр одоо зогсоо зайг номын санд суугаад ирсэн л ах гэдэг энэ дата. Тийм шүү дээ. Тэгээд номын санд ороод суугаад хаяа уншин хаяа дандаа гэрээрээ авч явна. Тэгэл уншиж яваачаал энэ номыг ягаад авахгүй байна гэж хөөрхий нэргүү баццэг хин өдрийг ингээд загнал хаяа загнах үед загнал библийн энэ рүү юу яаж исэн болов те. Жахаж ирүү андчихсан болов. Ягаад авахгүй байгаа, ягаад санхүү гаргахгүй байгаа ингээд энэ өдөр энэ нэвтрүүлэгт урьж авчирч ирсэн Дэлгэрмадаа баярлалаа. Мөн хамт олондоо баярлалаа. Та нартаа эрүүл хамгийн гол нь эрүүл байвал бүх юм болно шүү дээ. Лифтний юу вэ? Бас нэг онготой аяга алдартай онготой. Тийм багш лифтэн сонготой. Лифтэн дээр нэг яг ингээл хурж ирэнгүүт пэр хийгээл нөгөө нэг зогсчихсан оюутнууд чинь бүгдээрээ шууд сатаар дэшээ гараа. Тэр чи яаж ихэлсэн гэх юм байхгүй. Тэр чи яг ингээд нөгөө 9 давхрын өндөр ашиглалтанд орсон тийм. Тэгээд тэр үед чинь нөгөө бид нар чинь юугаа өөрсдөө зөөдөг байлаа шүү дээ. Нөгөө юунууд хаяа нэг оюутнуудаар нөгөө проектор энэ хамгийн барайл явдаг тийм ээ. Тэгээд ингээд бүх юм барайл ингээд явж хат чинь хажуугаар нь оюутнууд орж ирэл ингээд эхлээд нэг эхний өдөр явж байгаад би дугаа байсан юм аа. За яах вэ ингээд авчихдаг тий. Тэгээ хоёр дахь удаагаа явсан чинь ой нэг л бишээ. Цаана багш үлдчихэдэг. Наан оюутнууд юу орж ирээд. Тэгэхээр нэг өдөр үгүй ерөөсөө эцэст энэ лифтийг та нарт зориулсан. Та нар яагаад эрүүл мэндэ боддггүй. Наад шиг адилхан ингэж явъя гэж байгаа бол эрүүл мэндэ бодож байгаа бол шатаар явцгаа гэх. Нэг сайн ойлгосон юм байна. Тэгээд тэрнээс хойш намайг харангуут тэрээс нэг ч оюутан лифтэнд сахгүй. Нэг өдөр ганцаараа явсан гэж бодчих. Лифт дараад манай ач нар тэгдэг байхгүй. Эмээ одоо лифтэнд суух уу? Шатаар хараад ах юм тий. Эмээ шатаар явах нь тий. Гэт надаас асуудаг байхгүй. Тэгэхээр яах ёстой вүлээ? Шатаар явах ёстой. Одоо ч манай хүүхдүүд бол шатаар л явна.